Сайн байцгаана уу? Би үзэгчтэй бэлгэлэхээр захиалч гсэн байсан дэвтэр маань Америкээс хүрээд ирлээ. Тэгээ түүнийг энэхүү танилцуулж байгаадаа их баяртай байна. Тэгээ хэрэг миний өмнөх бичлэгийг үзсэн бол энэ дэвтрээс би хоёрыг захиалаад нэгийг өөртөө хэрэглээд нэгийг үзэгчтэй өгнө гэж төлөвлөж байсан боловч та бүхний комментиг уншаад би ерөөсөө үзэгчтэй хоёр дэвтэр өгөхөр шийдлээ. За тэгээд өөртөө харин туршилтын нэг багц захиалсан байснаага хэрэглэе гэж бодлоо. Тэгээд тэр туршилтанд байсан дэвтрийн хувьд болохоор яг ямар чанартайг нь би мэдэхгүй байсан. Харин энэ дэвтрийн хувьд болохоор миний одоо хэрэглэж байгаа ихтэй 19-17-оос чанарын хувьд бол цаас нь арай жоохон илүү юм байна. Харин одоо хуудасны дугаар юм уу эсвэл өмнөх тэр товёог бичих хуудаснууд бол байхгүй юм байна гэж бодож байгаа. Тэрийг болохоор маш хэлбэрхэн өөрөө нөхөд иччэндээ гэж төлөвлөж исэн боловч одоо ингээд сэтгэл хөдлөлөөр хүмүүст үзэгчтэй өгөхөр болчихсон учраас тэр туршилтынхаа дэвтрийг би одоо хэрэглэхээр болж байна. Тэгэхээр тэр захиалсан багц маань яг ямар шүү зүйл байх нь уу, дэвтэр нь хэр зэрэг чанартай байх нь уу гэдгийг туршиж үзснийгаа та нарт танилцуулах гэж байна. Маш их олон зүйлийг багтаас мөртлөө ийм авсаархан хөрхөн жижигхэн хайрцаг байна. За тэг бүгдээ татархаа хийцээ. Юуны өмнө одоо энэ 20 ондоо хийх төлөвлөлтийн дэвтэр маань байгаа тийм ээ. За энэ дэвтрийн их сонирхолтой даваа тал нь юм бол за хааж болдог. Балаа хийчихдэг. За хоёр нэгэн саарал нэгэн улаан хоёр өөр ялгаатай авчруулгатай байна. За хуудас нь болохоор юм цэгтэй байгаа. Би цаасны чанарыг сайн мэдэхгүй байна. За юу нэг таалагдсан гэхээр эхэндээ индекс буюу нөгөө товёог бичих боломжийг өрдүүлсэн. За тэгэхээр товёог ямар очтой юм бэ? Аюу чухал зүйл байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэл ингээ хөтөлж байхад бол товёог биччихээж би гид хуудсан дээр юу бичсэн бэ гэдгээ би хаягддаг учраас хаана юу байгаа мэдэн дээрээс ингээд ойролцоотой ингээд бодол санаа оролдуулсан төсөлтэй холбоотой энэ шинэлэг санаатай холбоотой юмнуудыг ингээд тавьчихад хамтдан үзэх боломжтой. Тэрнээс нь хэлхэж болдог юм л та. Тэгэхээр ийм даваа талыг өгдөгчөөс би бас энэ товёоглоо дуусгасан байгаа юм хийдэ. Тэгэхээр эргээд өнгөрсөн нэг жилийг дүгнэх бас энэ жил надад төрсэн гой санаануудыг хэрвээ алдахгүй чаш өөрчлөлт авчиваа гэж хүсэх юм бол товёог их чухал тийм учраас би тэмдэглэл хадвартай заавал товёог бол гарганаа. За өөр энэ дэвтэрний нэг онцлог даваа тал нь болохоор хуудастай байгаа. Хуудас нь дугаартай байгаа. Тэгэхээр дугаарлж гисэн учраас би дугаар шалгах. Тэгээ хуудасны дугаараас ямар чухал гэдэг эдгээр товёогоос та бүхэн харсан баха. Тэгээ миний хувьд болохоор хуудас болгоно дээр утгатай сайхан зүйлсийг болж байна. За гараараа тэмдрээд үзэхэд бол энэ bullet journal гэдэг яг энэ аргыг санаачилсан хүний өөрийнх нь аль биесний дэвтэртэй энэ Leuchtturm гэдэг Германы тэр компани гаргасан дэвтэртэй харьцуулах юм бол өнгө нь баараг адилхан байна. Энэ арай жоохон ширээ, энэ арай жоохон мөлгөр. За тэгэхээр энэ одоо хэр зэрэг одоо бих баалны дээр хорийг уусгаж авд юм бэ гэдгээс их олон зүйл хамаарах гэдэг байна. За энэ дэвтэр нь бол энэ л үнэхээр таалагдсан. Тэгээд ийм гал халуун улаан өнгийг сонгосон. За дагалдаад одоо энэ тэмдэглэл төлөвлөгөө хийхэд бас энэ чимэглэх боломжтой хэвүүд байна. Олон хөөрхөн гоё төснүүд байна. За эдгээрээр тэгээд энэ чимэглэж гарах боломж байна. За өөр надад юу таалагдсан гэхээр ийм хөөрхөн наалтуудаас дагардаж ирсэн. Тэгээд энэ наалтын нэг онцлог нь болохоор зарим нь болохоор нэвт гэрэлтдэг. Тэгэхээр цаана юм хөвччээд наан нэгийг ингээд алгаж их өөрмөд дизайн гаргаж их гоё тэмдэглэл хөтлөх боломжийг бүрдүүлж байна. Тэгээд би та нартай энэ
наалтыг яаж ашиглах вэ гэсэн санаануудаа харуулсан тийм видеог хийж хуваалцгалнаа. За энэ алхад нэвт гэрэлтдэг цаасан наалтууд байна. Их жиш баг жиш байгаа надад таалагдсан. Заримдаа хитрхи юм авцгаар хэрэглэгдэхгүй хаягдчихдаг. Тэгээд хитрхи цөөхөн бахаар юм сонголттой байвал гой санагддаг. За ийм тосон болно. Fine liner гэхээр маш их нарийнхан гардаг пластер юм да. 15 шиг байгаа өнгөний. За эдгээр өнгө бас хэр зэрэг сайн гарах нь гэдгийг хамтдаа өнгөөр шалгалт хийх болно. Маш нарийнхан юм байна. Тэгэхээр өнгөөр бас олон гоё зүйлийг хийж тэмдэглэж болмоор санагдаж байна. За талархал илэрхийлсэн ийм хүрхэн зурвас надаа хэлбэр дүрс өнгө бүх юм их таалагдчих. Тэгээд тэмүүлэлт гэсэнтэй цаас нь зүгээр нэг цаас арьцсан гэж болохоор хаа тийм гэж шинэ гой санагдаж байна. За энд нь болохоор тууз байгаа. Чимэглэлийн тууз 6 шиг. Би надад 6 шиг бол багтдаглийн баттай гэсэн чинь ийм нарийнхан юм байна. Тэгээд надад бас өнгө нь их таалагдлаа. Ер нь энэ хайрцагт байгаа бүх юм өнгө нь тийм баяр хөөртөө юм цацраад байгаа юм шиг, баяр тэмдэглээд байгаа юм шиг. Энэ гоё өнгөнүүд байна. Цаасны чанар шалгаж үзлээ. За бичгэд бол гайгүй мүлгэрдүү гой гулсаж гарч байна. Нэвт гэрэлтгийн хувьд болохоор тун гайгүй надад их сайн цаастай байж бодлоо.